авилгал байгаа газар бол шударга ёс байдаггүй. Зах зээлийн эдийн засгийн тогтолцоо хэн чадалтай, боловсралтай, авьяастай орлого олоод явах, бүтээн байгуулалт хийгээд явах боломжтой байдаг. Гэтэл авилгал байгаа учраас энэ боломжууд болон шударга ёс бол алдагдчихийдгийг. Өндөр хөгжилтэй орнуудад иргэд нь бол маш идэвхтэй оролцоотой байдаг. Өөрөөр хэлэх юм бол иргэд оролцоотой байсан газар нийгэм хөгждөг гэсэн үг. Тийм учраас бид авилгын эсрэг шударга нийгэм байгуулахын төлөө идэвхтэй хүн бүхэн оролцоотой байх ёстой. Зөвд шударга зөв. Зөвд шударга зөв. Авилгатай тэмцэх газар.